За хүүхэд бүр ялгаатай тийм үү? Хүүхдүүдийн хөгжлийн ялгаатай байдлыг ойлгож нэгнээ дэмжих нь маш чухал. Тэгэхээр ээж нэг асуулт асууя. Миний охин хөлөөрөө бичиж чадах уу? Арай чадахгүй. Бичнэ гэвэл араачаас сараачин л юм бичих. Харин зол заяа чадна. За тэгэхээр хоёулаа үзэгчдтэй Золзын охины тухай танилцуулъя. Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангийн сурагч Ихэр Заяатай Золзын охиныг бид онцолж байна. Тэрээр төрөлхийн дөрвөн хүчний саажилттай төрсөн ч боловсралтай хүн болохын тулд хөл амныхаа тусламжтай бичиж чаддгаараа ихээхэн онцлогтой. Мөн хөлөөрөө хөгжин тоглох, монгол хичээр уран бичих, дуу шулаг сурлаг гээд олон талаар манлайлагч сурагч болжээ. Ихэнх болох зол жаргал охин түүний хамгийн сайн дэмжигч төдийгүй аав ээж, гурван ихэр дүү Ховд аймгийн Алтай сумын сургуулийн хамт олон нь түүнийг бүхнээс илүү хайрлаж дэмждэг байна. Ингээд хамтдаа үзцгээе. Намайг дуудаж сэрээсэй гээгээ өгдөө сайн байна уу? Нарны гэрээс галасан гээгээ тохосон. Бичсэн чагаад амар сонирхсан ингээд хөлөөрөө бичээд ямар сони юм бэ гэж боддог. Ингээд хацаараа ингээд тулччээд амаараа хацаараа тулччихсэн багтаа тэгээд амаараа тулччихсан. Тэгээд ингээд яах вэ жаа хүчөө чихэн ээжийнхээ амрааж байгаа хичээлчтэй. Сургууль дээр ингээд найзтайгаа явах хамгийн гоё. Уг нь дуучин байж байгаа тэгээд дуучин болж чадахгүйгаа ягаад тэгээд англи гарчлаж хэлэх хэрэгтэй. Гүнигтэй үед ч юм уу тэгээд ер нь тусламж хэрэгтэй үед шууд ойлгоод тусалцдаг. Миний их ч олж төрсөнд хамгийн их баярлдаг. Натаа хамт төрсөнд. Намайг гомдож ирсэн болооч цаараа хичээ хайртай шүү. Чөлөөсөж явах. Ойштой ингээ ганцаараа хоол идэж байхаас илүү ингээд найзынхаа хоолыг тэгээд цаанаасаа нэг юм ингээд хичээлийн цагаараа уулздаг болохоор тэгээд гойн цэцлэг ашиглаад уулздаг. Тэмүүжин номын хүчнээс төрөөгүй юм, тэмүүжин сувын зэвнээс гараагүй юм, тэмүүжин өөл нэхээс төрсөн юм, тэмүүжин өрлөг түүхээс гарсан юм. Амар заяа хамс доглон нүлмэс гарваад аврах талын мөхөс долоогийн тэртээ. Миний одоо өөрийн мэргэжил болохоор монгол хэл уран зохиол монголчгийн багш. Тэгээ зол заяад би үндэсний бичгийг зааж эхэлсэн. Тэгээ зол заяад монголчгаараа бас маш гоё бичдэг. 6 дугаар ангидаа үндэсний бичих үсгийн баяраар сайхан бичигтэн сурагчаар шалгарч байсан. Мөн дээрээс нь зол заяа сайхан бичгээс гадна шүлэг яруу найраг уншдаг. Ангийн 6 7 дугаар ангид шүлэг урлагийн үзлэгт шүлгийн номероор дандаа байр эзлэн бас гоцлол дуудуулж байр эзэлдэг тийм авьяаслаг энэ жил хөгжимд арсан мөн дээрээс нь уран биерийн сургалтанд хамрагдсан. Биерээр бас гоё өчтдөг суралцагч байна. Бүгд хүлээн зөвшөөрсөн, бүх сургууль даяараа хүлээн зөвшөөрсөн. Одоо бүхний хайрыг татсан хүн чинь манай Зол заяа. Яагаад гэвэл бүх онц сурдаг, бүх талын авьяастаа тэгээд бас нээлттэй бол тийм биш. Бүх хүн тэр хүүхдийг сайнаар хүлээж авдаг, хайрладаг учраас сургууль дээрх дуртай, сургуульч тэр хүүхдэд маш их анхаарлаа хандуулдаг. Технологийн багш нартайгаа хамтраад мөн сүүлд одоо захиалгаар бас бид нар ширээ сандлыг хийж өгөөд сурагчаа дэмжиж ажилладаг байгаа. Түүнээс гадна Зол заяагаа өглөө болгон хичээлд нь бол аав нь авчирдаг. Тэнтэй холбоотойгоор аав нь бол бас манай нэгдсэн халаалтын газар ажиллаж байсныг нь сургуулийнхаа сан техникчээр аваад одоо сүүлийн 4 жил Зол заяагаа сурах нөхцөл боломжоор нь хангад ингээд ажиллаж байгаа. Хичээлээ
таажрэл тэгэл даалгараа хийгээл. Түүнээ оч ээж тамтавал. Тэгэл ингээл хоолоо хийсээл ингээл өнгөрч шít. Гурийн нэг эмэгтэй надад амар тусалт. Ингээл. Намайг дэше хувчаал ингээл амар хөрхөн тусалт. Охин хүүхдүүдээ цаанаа л өөр хөвзөө. Хөвзөөний шилээгээл энийгээ шилээл. Нөгөө бол тэгэл өмнөлөө. Хэдэ цайж өгөөл. Одоо миний охин гिचэл мичэл амар хэмжээ хоёлоо хоттой шагалгаанд орвол яах вэ гэдгсэн чинь ээж яах юм бэ? Хөлөөрөө чаддаг юм аа. Татгаа болчихвол хэцүү шүү дээ надад. Би тэгтээ ийм төрсөндөө гомддгоо шүү дээ танд гэл. Энэ охиндоо юм миний охин мундаг шүү. Ээж нь охиндоо хайртай. Тэгтээ тэр өдөр болгоно хайртай юм хэлнэ л дээ. Тэгээд угаас амар нээлттэйч манай золцоо. Ингээл өглөөд ингээл орж ирэл золж жаргал гарч барал очих. Ээж манай ингээд хэлээ. Намайг манай ангийн хүмүүс ингэлээ би тийглээ гээл ямар гоё намайг ийм багш ингэдэг багш нар надад тэгдэг ээж гэж бүхэл юм яар. Одоо хүмүүний ганц л хичээх л. Одоо тийм болохоор би охиноо ямар ч юм дутаахгүй сайхан бүх сайхан мэргэжилтэй болгоод амьдралтайгаа нэг ажлын байртай болгоч хэлж боддог л та. Годомдонд ганц нэг алхаж яхад машина хацанхаа аваа гэлээ. Хүүхдүүд их шүү дээ олоо байхгүй.